За, сайн бацхан уу. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэйгээ Иран, Израиль, Америкийн дайнаас үүдэн дэлхийн шатхууны үн огцон өсөх юм бол юу болох вэ? Тэгээд хэрвээ газрын тосны нийлүүлэлт тасалдах юм бол зөвхөн бензин биш, бидний өдөр тутмын амьдрал бас яаж нөлөөлөх тухай ярилцсан. Сүүлийн үед Ирантай холбоотой геополитикийн хурцтуул адил дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх магадлалтай талаар олон улсын элч төлөөлөгчид, удирдагчид бас ярьж байна. Яагаад гэвэл Иран бол дэлхийн томоохон газрын тос үйлдвэрлэгч, олборлагч, нөөцтэй улс байгаа. Тэгээд хэрвээ энэ бүс нутагт даймжраад газрын тосны нийлүүлэлтэн тасалдаад эхэлвэл дэлхийн зах зээл дээр нефтийн үн огцом өсөх эрсдэл бий болж байна. Тэгээд саяхан 3 сарын 8-нд Камбожийн бензиний үн 2000-аас 3000-аар нэмэгдсэн байлаа. Ер нь дизель А92, А95 бүгдээрээ маш их нэмэгдсэн байсан. Өмнөд Солонгост бас хүмүүс бас сандарч байна. Тэгээд Малайзад бас манад ингээд 2 сарын нөөц бол байгаа. Гэхдээ 2 сараас хитрээд удаан даймжраад ингээд нефтийн нийлүүлэлт ингээд үргэлжлэхгүй байгаад ах юм бол маш хүнд нөхцөл рүү шилжнэ гэж байгаа. Тэгээд зарим улс аль хэдийн шатхууны үн өсөх үе, тасрах үе гэж санаа зовоод бас нөөцлөх тийм асуудлууд бас гарч ирж илээ. За тэгээд засгийн газрууч мөн адил урьдчилсан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч эхэлсэн гэж бас мэдээллүүдийг хийж илээ. Гэхдээ энд нэг чухал зүйл байгаа л да. Газрын тос гэдэг нь болохоор зөвхөн машинд хийдэг бензин биш юм аа. Та бүхэн бас сайн ойлгоорой. Миний өмнөх бичлэгийг үзсэн бол би бас тайлбарласан байгаа. Нефт нь боловсруулаад үйлдвэрлэл оруулсны дараа болохоор бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш, усан онгоцны түлш, шингэрүүлсэн хий, газ гэх мэтээр олон төрлийн түлш гаргаж авдаг бол мөн үүгээр зогсохгүй нефт нь орчин үеийн үйлдвэрийн хамгийн чухал түүхийн эдийн нэг бас болж идэг. Жишээлбэл хуванцар бүтээгдэхүүн, хувцсны синтетик материал, сав баглаа буудал, замын асфальт бид нар зам дээр тавьдаг энэ хар юм байдаг шүү дээ. Асфальт гэдэг, асфальтын зам гэдэг. Тэрний бас нефтээс гаргаж авдаг. Тэгээ бас олон төрлийн химийн бүтээгдэхүүнийг нефтээс гаргаж авдаг байгаа. Тэгээд бидний өдөр тутамд хэрэгэлдэг маш олон зүйл нефтээс гаралтай байдаг болохоор бид нар зөвхөн нефт нэмэгдчих юм бол бензиний үн л нэмэгдэх юм байна гэж бас тайвширч бас болохгүй. Маш олон юмд нөлөөлнө. Бидний газар тариаланд ашиглаж байгаа бүх төрлийн төхөөрөмжүүдийг бүгдийг нь бас нефтнээс гаргаж авж байгаа түлшээр бас ажилуулдаг болохоор хэрвээ түлш нэмэгдчих юм бол газар тариалангийн энэ бас гаргаж байгаа зардал нэмэгдснээрээ бид нар дээр гар дээр ирэх үн бас нэмэгдэнэ гэсэн үг. За тэгээд тиймээс газрын тосны үн өсөхөд зөвхөн шатхуун үн биш, бусад бараа бүтээгдэхүүн ч үн бас дагаад өсөх магадлалтай байна. За тэгээд энэ дэлхийн нөхцөл байдлыг бүгдээрээ ярилцлаа. Үргэлжлүүлээд Монголтой холбоотой хэсгийг ярив. Тэгэхээр Монгол улсын хувьд болохоор шатхуунаа болохоор гадаадаас ер нь бол импортлдог мөн гурил будаа болон зарим хүнсний бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн Хятад болон Оросоос ингэж авч идэг. Тэгээд дэлхийн энэ зах зээл дээр том өөрчлөлт гарвал энэ Монголын эдийн засагч гэсэн маш том нөлөөллийг үзүүлэх боломжтой. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байна. Та бүхэн бас ойрын үед үзсэн бол Facebook дээр яваад байгаа Монгол улсад өөрсдөө ингээд нефтийг баяжуулах тийм үйлдвэрийг хийх боломжтой байгаад байна. Бид нар өөрсдөө ингээд хийчээ зураг төслийг нь гаргацсан байна. Биднэрт ингээд хөрөнгө оруулалт үлдээд байна гэсэн залуучууд бас маш ихээр гарч ирсэн байлаа. Тэгэхээр манай Монгол улс нь бас өөрийн тодорхой хэмжээний нефтийн нөөцтэй. Тэгээд хэрвээ бид нар нефтээ боловсруулад үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажилуулж чадах юм бол шатхууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой байгаад байгаа. За тэгээд тийм болохоор бас тэрийг дэмжээсэй гэж хүсэж байна. Тэр хүмүүсийн хийж байгаа бичлэгнүүдийг бас та бүхэн үзээрэй. Маш сонирхолтой. Монгол залуус маань бас хийж бүтээж чаддгийг бас харуулж байна. Заавал гаднаас авах биш, бид нар өөрсдөө бас хийж чадж байна, тэ. За тэгээд эцэст нь хэлэхэд газрын тос гэдэг нь зөвхөн машинд хийдэг түлш биш. Энэ нь бол орчин үеийн эдийн засгийн бараг бүх салбарт нөлөөлж идэг стратегийн нөөц юм. Тэгэхээр асуулт гарч ирж байна, тэ. Хэрвээ дэлхийн газрын тосны нийлүүлэлт үнэхээр тасалдах юм бол
дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарах бол одоо та бүхэн бас өөрийнхөө мэддэг юмнуудыг бас одоо сэтгэл хэсэгт үлдээгээрээ тэгээ бас саяхан нэг маш мундаг одоо мэрэгжлийн хүн бас хэлсэн байсан удахгүй одоо энэ дайнаас болоод нефт тасарснараа маш олон юмд нөлөөлнө. Тэгэхээр нөөцөө одоо бэлдээрээ хэрвээ боломжтой бол өөрсдөө үйлдвэрлэдэг болоорой гэсэн байсан. Тэгэхээр өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе. Баярлалаа.